төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Тэгээд амьдрахын эсрэг үг бол үхэл. Тийм учраас үхлийн талаар ярилцгаая. Сүүлийн семестр би Good Death буюу сайн үхэл гэдэг нэртэй хичээл авсан байгаа. Нэг удаа орохдоо 3 цаг ангийнхнараа тойрч суугаад тэгээд үхлийг одоо маш олон өнцгөөс нь ярилцдаг. Тийм хичээл, тийм сонирхолтой хичээл авсан байгаа. Энэ хичээлийг ингээд судалж явах явцдаа юу ойлгосон, тэгээд сонирхолтой зүйлсийн талаар ярьж өгье гэж бодлоо. Тэгээд эхлэхээс өмнө Монголын зохиолч, яруу найрагч Үлзий төгсөгчийн Үзэхийн хязгаар гэдэг номыг би хэдэн жилийн өмнө уншижсэн. Тэгээд тэр номон дээр болохоор маш олон эссе байдаг. Тэгээд яг Үзэхийн хязгаар гэдэг эссе нь болохоор яг үхлийн талаар байдаг. Тэр эссен дээр болохоор зохиолч маань үхлийг үзэхийн хязгаар гэж хэлсэн байдаг. Тэгээд тэр нь яг юу гэсэн утгатай вэ гэхээр би амьдарч байхад маш олон зүйлсийг үздэг, маш олон зүйлийг туршиж үздэг, маш олон мэдрэмжүүдийг мэдэрч үздэг, маш олон зүйлийг нүдэрээ харж үздэг. Тэгээд яг хамгийн сүүлд нь бид нэр үхэж үздэг. Тийм учраас үхэл бол үзэхийн хязгаар юм аа гэж хэлсэн байдаг. Тэгээд яг энэ ишлэлээр эхлэе гэж бодож байна. Миний яг энэ хичээлээсээ ойлгож авсан хамгийн чухал зүйл бол яг юу бидний үхэл буюу амьдралын төгсгөлийг одоо good death одоо сайн төгсгөл болгох вэ гэхлээр амьдрал бидэнд өгсөн боломжуудыг үзээд алдсан, маш олон зүйлсийг одоо туршиж үзсэн, тэгээд өөрийнхөө хэмжээнд яг хажууд байгаа хүмүүсээ хайрлаж чадсан. Тэгээд ер нь бол ингээд юунд ч харамсахгүй байна гэж бодох юм бол тэр нь өөрөө сайн үхэл буюу бидний одоо сайн төгсгөл байхад хамгийн том нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. За тэгээд хоёр дахь нь болохоор нэг философи байгаа. Энэ философи нь болохоор яг Грекийн философч Epicurus гэдэг хүний философи байгаа. За тэр Грек философч Epicurus нь юу гэж хэлсэн байдаг вэ гэхлээр би яагаад үхлээс айх ёстой гэж. Би амьд байх цагт үхэл ирэхгүй. Тэгээд үхэл ирэхэд би амьд байхгүй байх учраас би яагаад үхлээс айх ёстой гэж гэсэн байдаг. Энэ ерөнхийдөө бол яг тэр үхэж байгаа хүндээ бол үхэл амар зүйл байх боломжгүй. Яг гэвэл тэр хүний амьдралд яг тэр мөчөд дуусаж байгаа учраас үхэл нь тэр үхэж байгаа хүндээ муу зүйл байх боломжгүй гэсэн санаа. Энэ философи нь одоо бидний өөрсдийнхөө үхлээс айхад туслана гэхээсээ илүү яг тийм хүний араас гашуудаж байгаа таланч гэсэн бас тусалж болох юм шиг санагдсан. Бид яг ингээд ойр дотны хүний алдаад ч юм уу тэр хүнийхээ араас гашуудаж байхдаа тэр маань одоо энийг үзсэнгүү дээр ч юм уу нэгээ ингэж чадсангүй тэгэж чадсангүй гэж гашууддаг. Тэгээд энэ философиас ингээд хараад үзэх юм бол тэр гашуудал бол зөвхөн биднийх. Тэр хүндээ бол ямар ч тийм гашуудах боломж байхгүй. Ягаад гэвэл тэр хүн мэдэрч чадахгүй. Тэр гашуудж байгаа гашуудал бол зөвхөн биднийх юм аа гэсэн тийм санаа. За дараагийнх нь болохоор би зүүн яг Tuesdays with Maury гэдэг Mauryтай өнгөрүүлсэн мегмар гаргууд гэдэг номыг бол уншсан. Тэгээд энэ номон дээр бас хүнд өвчин туссан. Тэгээд эмчлэгдэх боломжгүй болсон. Тэгээд ерөнхийдөө бол ингээд үхлээ хүлээж байгаа тийм профессор хүний тухай гардаг. Тэгээд сурагч нь одоо мегмар гараг болгон тэр профессор дээр очиж ерөнхийдөө бол амьдралын олон зүйлсийн талаар ярилцдаг тийм ном байсан. Тэр номыг уншихад надаа хамгийн ингээд үлдсэн зүйл гэх юм бол бид нар одоо хөгшрөх үед бидний өдөрт хийх зүйлсүүд маань нэгэн хэвэн болоод үзэж харах юмнууд маань ч нэгэн хэвэн болоод тэгээд өдөр хоногуд ерөнхийдөө бол нэгэн хэвэн өнгөрөөд ирдэг. Тэгээд дээрэс нь бас хөгшрөх үед бидний бие бас ингээд хийж чаддаг байсан юмнуудаа хийж чадахгүй болох. Ерөнхийдөө л яг бидний бие өөрөө ингээд хүлдээ бэлдээд эхэлдэг. Тийм болохоор нэг одоо энэ амьдрал тэгээ хорогдоод байх юм алгаа гэж хэлсэн байдаг. Тэгээд тэр бол бас надад амар их таалагдчихсан. Хөгшөрч өхөн гэдэг одоо тэр нь маш тийм амар санагдаг байсан миний хувьд. Тэгээд яг тэр номыг уншсны дараа бол ер нь л яг хөгшрөөд ирвэл бараг өөрөө ойлгоод тэгээд дээрэс нь би маань ч бас ингээд хийж чаддаг байсан юмудаа хийж чадхаа болоод эрхийн цагт ерөнхийдөө бол за явсан чи яах вэ гэж бодогдох байх. За тэгээд дараагийн
одоо хичээл дээр уншсан ном маань болохоор Matter of Death and Life гэдэг ном байгаа. Тэгээд энэ номыг болохоор эхнэр нөхөр хоёр хоёулаа одоо бүлгээр нийлжилж бичсэн тийм ном байгаа. Энэ номон дээр бол эхнэр нь 87 наснда эдгэшгүй өвчин тусаад эмчлэгдэх боломжгүй. Тэгээд ерөнхийдөө бол хүлээхээс өөр аргагүй болсон гэсэн үг. Энэ номон дээр яг юг харуулсан бэ гэхээр бид нар хайртай хүмүүсийг ойр дотныхоо хүмүүсийг алдах ямар хэцүү байдаг. Бас нөгөө талаасаа яг ингээд хайртай хүмүүсээ орхиж явах хэрэгцүү байдаг талаар одоо энэ эхнэр нөхөр хоёр ингэж бүлгээр номоо ээлжүүлж бичсэн гэсэн үг. Тэгээд энэ номыг бол би яг тэр 7 хоногт ном уншина гэж юрдөөсөө мэдээгүй явж байгаа. Тэгээд яг өмнөх өдөр нь 5-6 цаг сууж байгаа энэ номыг бол нэг дор нь уншиж дуусгасан. Тэгээд дунд нь бол маш их уйлж нулимстайгаа хойлолдож дуусгасан. Яг эхнэрийнхэн талаас ерөнхийдөө юу гэж бичдэг вэ гэхлээр би бол одоо хийх зүйлсүүдээ хийсэн. Тэгээд ерөнхийдөө энэ амьдралтаа харамсахгүй байна. Тэгээд 87 наснда энэ амьдралаас явна гэдэг бол тийм ч бас аимшигтай зүйл бол биш гэж би бодож байна гэж бичдэг. Нөхрийн талаас болохоор 60 хэдэн жил танилсан хань ерөнхийдөө бол ингээд нэг удахгүй бас өөрийг нэрхэн явахын тодорхой болсон. Тэр нь одоо өөрт нь яаж нөлөөлж байгаа талаар бичгтээ тэр хүн юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр одоо энэ надад мэдрэгдэж байгаа энэ гашууд бол шаналл бол зүгээр л би яг тэр хүнийг хайрласныхаа төлөө одоо эсвэл нь ингээд төлж байгаа төлбөр нь гэж бодож байна гэж хэлсэн байдаг. Хүнийг хичнээн их хайрлан яг тэр хэмжээгээрээ тэр хүнийг орхин явуулах нь ингээд хэцүү байдаг. Тэгээд энэ бол зүгээр л миний ингээд хайрласныхаа төлөө ингээд төлж байгаа шан гэж бодож байна гэсэн байдаг. Сүүл рүүгээ ерөнхийдөө бол эхнэрийнх нь өвчин нэлээд хүндрээд тэгээд өвчин намдаах тариа хийлгүүлж байсан ч гэсэн одоо тэд нар сүүлдээ одоо өвчнөө намдаахаа болж эхлээд тунган ихсгэх хэвээр болоод тэгээд одоо тарьдаг цагаа улам ингэж наашлуулдаг болоод тэгээд ерөнхийдөө бол өдрийг өнгөрөөнө гэдэг бол эхнэрт нь бол маш хэцүү болоод эхэлсэн. Тэгээд яг тэр үедээ эхнэр нь би үнэхээр яг энэ өвчнөд бол ингэж удаан бол баймааргүй байна. Тэгээд би хэдийн ингээд одоо үр хүүхдүүдтэй тэг ингээд нөхөртэй хайртай хэдийн ингээд илүү их удаан цаг байгаа ч гэсэн би үнэхээр яг энэ өвчнөө ингээд дээлж чадахгүй нэ. Тэгээд би ерөнхийдөө бол physician assisted suicide буюу им эдгэршгүй өвчин туссан хүмүүс бол им угаад тэгээд эмчийн тусламжтайгаар ерөнхийдөө бол цагаасаа эрт ингээд явж болдог тийм хууль байдаг юм билээ. Зарим Америкийн мужуудад болон Европын зарим улсуудад хуулиар зөвшөөрөгдсөн. Тэгээд ерөнхийдөө бол ихэнх улсуудад хуулиар хариутай байдаг юм зүйл. Тэгээд яг тэр хоёр хүний амьдарч байсан мужид нь бол physician assisted suicide буюу одоо эмчийн тусламжтайгаар одоо ингээд эрт явах. Тэгээд энийг ингээд сонгож байна. Энэ өвчнөд ингэж дахиж тэг хэдэн өдрүүдийг бол би бол үнэхээр өнгөрөөмөргүй байна гэд тэр сонголтыг хийгээд цагаасаа өмнө одоо ингээд явж байгаа тийм ном байдгаа. Тэгээд уншихад бол ерөнхийдөө бол нэлээд хэцүү байсан. Нэг хүний өвхөл бол хизээч яг тэр хүндээ нөлөөлөд дуустдаггүй. Яг ойр тойрон эргэн тойронд нь байсан хүмүүс маш хэцүүгээр тусдаг гэдгийг бол харуулсан тийм ном байсан. За тэгээд дараа нь энэ хичээлийг судалж байх явцад намайг шоконд оруулсан хоёр зүйлийн талаар яриа гэж бодож байна. Тэгээд энэ хоёр зүйл бол үнэхээр би бол үнэхээр яг соёлын шоконд орсон. Эхнийх нь бол би тэгэхэд одоо ангиараа семестртээ нэг удаа аялах тийм боломжтой байдаг. Тэгээд тийм аяллаараа бол манай ангийнхан оршуулгын газар явсан байт юм аа. Тэрсээ ерөнхийдөө л ингээд сонсож байгаа штэ. За одоо тэдний тэддэх өдөр одоо бөөнөр ингээд тэр оршуулгын газар дээр очиж үзнэ гэх тэгээ би ердөөсөө тэг жоохон тийм минерэг гэдэг юмд итгэдэг болохоор одоо оршуулгын газар чинь жоохон тийм хүнд нэрхтэй тэгээ явах уу байх уу болиё гэж хэлэх үү гэд зөндөө бодож аваад тэгээд яг тэр аяллахаа талаар би тэгэд бөөнөр эсэ бичих хэвээр учраас ирэхэд бол явхаас өөр аргагүй байсан. Тэгээд Шанхайд байдаг оршуулгын газар руу явж үзсэн. Тэгээд бол үнэхээр шок нарсан. Хинж хараад тэрийг бол ингээд оршуулгын газар байна гэж хэлэхэргүй тийм газар байсан. Хаалгаар нь ороод баг юм цэцэрлэгт хүрээлэн маягийн юм байсан. Тэгээд амар тийм тайван уур амьсгалтай
Оршуулгын газар гэдэг чинь ерөнхийдөө бол тийм хар бараан, хүнд энергитэй, тийм саарал орчин ерөнхийдөө бол би хүлээжсэн тэгсэн чинь бүр юм ном ногоон тэгснээ бүр ингээд амьтад байдаг одоо янзаг тэгэл шувуу муу тийжэдэг яг юм хажуудалтай тэгснээ савлууртай тэг ингээ хүмүүс нь тэндээ ингээд хүүхдүүдтэйгээ савлууртаж мавлууртаа тэгснээ юм хүүхдийн тоглоомын талбайтай оршуулгын газар дээр тэг би ерөнхийдөө бол үнэхээр яг шоконд орсон. Цаашаа ингээд явж үзсэн чинь хүмүүсийн ерөнхийдөө бол нөгөө шалийн чулуу гэж байдаг штэ. Бушны чулуу. Одоо бушны чулууг ерөнхийдөө бол юм урлаг гэд ойлгоцсон юм шиг. Тэг ингээд маш тийм гоё дизайнтай яг тэр хүн хэрвээ тэр амьдралтаа бүжигчин байсан бол тэр хүний одоо юм гоё бүжгийн байрлал авсан байгаа. Одоо хөшөө нь одоо тэр хүний бушны чулуу болсон байдаг ч юм уу. Эсвэл ингээд хөгжим тоглодог байсан бол тэр хүний одоо тоглодог байсан хөгжмийнхэн зэмсэг тэр хүний одоо бушны чулуу болсон байх ч юм уу. Тэгээд бас нэг юм зүгээр л яг тэр хүний бүр юм хөшөө байсан. Тэгээд тэр яг хөө ингээд Шанхай нэлийн тийм нэр хүндтэй хүмүүсийн оршуулгын газар байсан юм байна лээ. Тэгээд яг ингээд ботхоор одоо бид нар ингээд өгч байгаа ч гэсэн яг өгснийхаа дараа одоо хинэн илүү тийм гоё бушны чулуутай өгөхөд хинэн зүгээр л юм ингийн бушны чулуутай өгөхөд байгаа. Бид нарт ижлэх нь хүн штэ гэсэн аргументууд бол манай ангийнхнаас бол дэвшсэн байт юм аа. Аялахаа дараа бид бас тойрч суугаад өөрсдөө мэдрэгдсэн мэдрэмжүүдээ ярилцж хахад манай ангид нэг хятад хүүхэд байсан. Тэгээд тэр хүүхэд болохоор жоохон бахта ээжтэйгээ тэгээд ээжийнхаа найзтай зүг чөлөөт цагаараа ингээд оршуулгын газраар одоо ингэж ерөнхийдөө бол алхдаг байсан гэж арсан. Тэгээд тэр оршуулгын газрыг харсны дараа тэр хүүхдээ ярианд бас нэг эргэлзээд баймааргүй санагцсан. Яагаад гэвэл үнэхээр яг тэр оршуулгын газар бол зүгээр л яг юм цэцэрлэг түрээлэн маягийн хүмүүс зүгээр л жишээлбэл одоо ингэж алхаж болдог. Тэгэл зүгээр л ингэж суух сандал маш олонтэй. Тэгээд маш тийм ногоон байгууламж маягийн байсан. Тэгтээ оршуулгын газар. Тэгээд тэр хүүхэд юу гэж ярьсан бэ гэхээр ээж нь ерөнхийдөө бол оршуулгын газраар алхана гэдэг бол маш тийм тайвшрал мэдрүүлдэг. Тэгээд маш тийм ухаарал хайрладаг байх боломжтой гэж боддог байсан мэлээ. Тэгээд бүхэл гэдэг бол амьдралын нэг хэсэг. Тэгээд хязгаар нэгэн цагт бид нар бүгдээрээ өхнө. Тэгээд тэрийг нь одоо ингээд ерөнхийдөө бол сануулдаг учраас зарим үед тайвшрал ухаарал төрүүлдэг байсан учраас ээж нь найзтайгаа одоо тэгж хаяа оршуулгын газраар алхдаг байсан гэж бид нарт ярьжсэн. Тэгээд тэр бол бас л шоконд оруулах юм байсан. Тэгээд би Монголд бол нэг үлээ 2 удаа ерөнхийдөө бол оршуулгын газар руу явж үзчихсэн. Тэгээд тэгэхэд бол би яг жоохон байсан. Тэгээд надад л маш тийм хүнд энергитэй хар бараан газар шиг санагдчихсан. Тэгээд Шанхайгийн оршуулгын газар бол өөр эсэргээрээ амар тийм амьд санагдсан. Тэгээд энэ бол үнэхээр намайг соёлын шоконд оруулсан. За дараагийн намайг соёлын шоконд оруулсан зүйл бол бид нар бас нэг номноос 2 бүлгийг уншсан байгаа. Тэгээд энэ нь болохоор Барзел дахь Wari гэдэг одоо юм омог хүмүүсийн талаарх ном байсан. Тэгээд энэ хүмүүсийн нэг заншил нь болохоор хүн нас барсны дараа cannibalism буюу одоо хүний мах идэх тийм заншилтай гэх юм уу. Тэгээд тэр нь яг ямар утгатай вэ гэхлээр нас барсан хүний гэр бүлд хүндэтгэл үзүүлж одоо тэр гашуудлаас нь жоохон ч гэсэн одоо хомсолохын тулд оршуулгын яслалтанд ирсэн хүмүүс тэр хүнийхээ одоо махыг идэж гэр бүлд нь хүндэтгэл үзүүлдэгэ гэж тэр хүмүүс өөрсдөө ерөнхийдөө боддог. Хүүхдүүдийн хувьд бол хүүхдийн одоо бүх зүйлийг одоо иддэг гэж байгаа байхгүй. Хүмүүсийн хувьд бол тэгдэггүй. Тэгээд үлдээх юмнуудыг үлдээдэг. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол үнэхээр юу ч үлдээлгүй иддэг тийм заншилтай хүмүүсийн талаар одоо тийм ном байсан. Тэгээд тэр омог хүмүүсийн дунд нэг юм халдварт өвчин гарсан юм байлээ. Тэгээд тэр хүмүүс яг юм зэрлэг хүмүүс учраас ямар нэгэн тийм эм тариа гэдэг зүйлүүд байхгүй. Тэгээд өөр хүмүүсээс тусламж хүссэн байгаа юм л та. Тэгээд тэгсэн чинь тэр одоо ирэх гэж туслах гэж ирсэн хүмүүс нь тэр хүмүүсийн тэр ийм одоо хүний иддэг тийм оршуулгын яслалын талаар ерөнхийдөө бол мэдэж аваад тэгээд та нар бол ингэж бол үнэхээр болохгүй. Тэгээд яг энийг
болно гэвэл бид нар одоо эм тариагаар хангаж тусалъя. Тэгээд эн чинь бол ингээд үнэхээр болохгүй зүйлээ. Ингээд байвал ерөнхийдөө бол над халдварчин болно гэж байхгүй шүү дээ. Та нар одоо энийгээ болцгоо. Тэгээд тэгсэн цагт одоо бид нар тусалъя гэд. Тэгээд тэр Wari омгийнхан тэр заншлаа зогсоосон байдаг юм билээ. Яг энэ заншлаа зогсоосныхан дараа судлаачид очоод одоо ярилцлага аваа. Тэгээд энэ номоо бичсэн билээ. Тэгээд нэг одоо гэр бүл одоо нэг аав ээж хоёр 5 настай хүүхдээ алдсан. Тэгээд нөгөө нэг юм заншлаа зогсоосон учраас тэр хүүхдээ ерөөхдөө бол ингээд газарт болж оршуулсан. Тэгээд тэр аав ээж хоёр яг ингээд юу гэж ирсэн бэ гэхээр маш хэцүү байна. Хүнийг газарт болж оршуулнаа гэдэг бол үнэхээр тийм харгас санагддаг бид нарт. Яа гэвэл ингээд газар бол үнэхээр хүйтэн, нойтон тэгээд тэнд хүнийг болшлно гэдэг бол бид нарт маш тийм харгас санагддаг гэж хэлсэн байдаг. Тэгээд яг хүүгээ одоо тийм хүйтэн, нойтон газарт одоо ингээд хөгжрөөд байж байна гэдгийг бодох бид нарт ингээд маш хэцүү байна гэж хэлсэн байдаг. Одоо бид нар тэр хүмүүсийг хараад хүнийг эддэг гэдэг ингээд маш харгас санагдаж байхад тэр хүмүүс тэсэргээрээ бидний одоо ингээд хүнийгээ ингээд булшилж оршуулдаг нь тэр хүмүүст харгас санагддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бодохоор яг ингээд Чингис хааны ч гэсэн нэг бодлого байдаг штэ. Ямар ч усыг яаж ч одоо эзэлж байсан. Тэр улсын шашин шүтлэг заншлыг бол яаж биднээс өөр байсан хүндэлдэг байсан гэж ярьдаг штэ. Тэгээд яг тэр аав ээжийн яриг уншсныхаа дараа бас жоохон тийм үнэхээр яг ойлгох сэтгэл төрсөн. Тэр хүмүүс бол үнэхээр газрыг одоо ингэж хүйтэн, нойтон гэж боддог. Тэгээд тэнд хүний одоо ойртныхаа хүнийг ингээд тэнд хэвтэж байна гэж бодох нь ингээд биднэрт маш хэцүү байна. Тэгээд тавьж явуулахад хэцүү байна гэж бол ярьжсэн. Тэгээд яг тэр яриаг нь уншсныхаа дараа бол бас жоохон ойлгож эхэлсэн юм. Тэгээд манай сургуулийн вебсайтн дээр болохоор одоо манай сургуулийг ингээд хүүхдүүд 4 жил сураад төгсөхдөө мэрэгжлийнхаа талаар мэдлэгтэй болно. Дээрэс нь бас өөрөөсөө өөр үзэл бодлуудыг ойлгодог, сонсдог, хүндэлдэг болоод төгснөө гэж бичсэн байт юм лээ. Тэгээд сүүлдээ одоо үнэхээр хүний мах иддэг хүмүүсийг ч гэсэн бараг ойлгоод дуусч байна даа л гэж бодож байна. Төгсгөлд нь ойлгосон зүйл гэх юм бол үхэл гэдэг бол хизээч одоо хүнд сэдв байхаа болохгүй. Тэгээд хэдий яг ингээд үхэл гэдэг бол амьдралын нэг хэсэг. Тэгээд бид нар одоо ямар нэгэн байдлаар одоо хизээ нэгэн цагт бид нар бөөнөрөө үхэн гэдгээ ингээд мэдээд тэгээд үхлийг одоо ингээд олон талаас нь уншиж судалсан ч гэсэн яаж ч одоо тэгэж ойлгохыг хичээсэн гэсэн үхэл гэдэг бол хүнд сэдв хэвээрэл байна. Тэгээд яг өөрийнхөө бүтээсэн амьдралыг орхиж явна. Өөрийнхөө одоо хийж байсан зүйлсээ бусдад даатгаж үлдээгээд тэгээ хайртай хүмүүсээ орхиж явна гэдэг бол хизээч амархан байхгүй. Тэгээд үхэл гэдэг бол хүнд сэдв хэвээрээ үлднэ гэдгийг ерөнхийдөө бол ойлгосон. Тэгээд энэ хичээлийг авсандаа бол ерөнхийдөө бол баяртай байна. Яа тэгэхээр 7 хоног болгон ингээ 3 цаг ангийнхнаараа тойрч суугаад үхлийн талаар ярина гэдэг бол үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд энэ хичээлийг авахаасаа өмнө ерөнхийдөө бол бас тийм амар тийм хүнд хичээл байх гэж бодож байсан. Маш тийм олон хүнд хэцүү зүйлсийн талаар ярьсан тийм хичээл байх гэж бодож байсан чинь ерөнхийдөө бол үхэл гэж юу вэ ч юм уу те яг тэр одоо юм философийн гүнзгий юм руу унахгүйгээр үхлийг одоо ингээд маш олон талаас нь олон тийм сонирхолтой өнцгөөс тайлбарлсан тийм гоё хичээл болж өнгөрлөө гэж бодож байна.